манай өвгдөөс хэдэн үеэрээ нутгалж ийсэн. Тэгээ энэ нутагтаа л одоо бүх юм нь бүгдээрээ сайхан байдгийг да. Улсын тэргүүний Төв аймгийн Алтанбулаг сум 90 жилийн хойд зориулв. Монголын радиогоос ярьж байна. Улаанбаатарт 6 цаг. Алтай таван богдын Майн туулнаас Орвог гаршууны бор толгой хүртэл их саяаны нуруунаас соёл зуулын модод хамар хүртэл өргөн удам нутагтай Монгол орны зүрхэнд орших Төв аймгийн Алтанбулаг сумын тухай өнөөдрийн дугаараар өгүүлнэ. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т бичигддэг. Түүнийг манай улсын засаг захиргааны багахан нэгж болох сум бүрийн газар нутгийн хэмжээл бидэнд илхнээ хэлээд өгнө. Тухайлбал Төв аймгийн Алтанбулаг сум 5668 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Энэ газар нутгийг дэлхий дээр бие даан тусгаар тогтносон 195 улсын газар нутгийн хэмжээтэй харьцуулж үзвэл Сингапур, Доминикан, Барбадос, Тонга зэрэг 30 гаруй улсаас хэд дахин уужим юм. Алтанбулаг сум нийслэлийн хан уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баян цагаан, Баян өнжгөл, Өндөр ширээт, Лүн, Баян хангай, Аргаланд гэсэн 8 сумаар хүрээлэгдэн орших тал хээрийн бүс нутаг юм. Нутгийн баруун цэгээс зүүн цэг хүртэл 100 км, хойноос урагшаа 80 гаруй км бөгөөд сумын төв нь Улаанбаатараас 52 км, аймгийнхаа төвөөс 49 км доршдог. Монголын буддын гүн ухааны томоохон төлөөлөгч Их эзэн Чингисийн алтан ургаас тодорсон халахын шашны 2 дахь тэргүүн Лувсан дамби Донмой 2 дугаар богдын төрсөн нутаг. Хатан туулын хөвөө өл хайрхны өвөрт орших Төв аймгийн Алтанбулаг сумын 90 жилийн түүхээр аялцгаая. Түүх 90 жилийн зориулсан энэхүү баримтат киног бүтээх гол зорилго нь сум орон нутгийнхаа байгаль дэлхийн өрмөц зүй тогтлыг харуулах, түүхэн цаг хугацаанд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хөв нэмэр оруулсан. Энэ киног үзэж талдж суугаа эрхэм та болон таны гэр бүл, аав ээж, эмээ өвөө, ахын дүүс, үр хүүхдүүдийн тэр бүтээлч үлсийг мөнхлөх зорилгоор бид бүтээж байгаамаа. (1931 оны 2 дугаар сар) Монгол улсын засгийн газрын 2 дугаар тогтоол, улсын баг хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолууд тус тус гарч орон нутгийн засаг захиргааны 2 дахь үндсэн өөрчлөлт болов. Энэхүү өөрчлөлтөөр Монгол улс 13 аймаг, 200 гаруй сумтай болсон юм. Өөрчлөлт шинжилэлт үргэлжилсээр 1936 он гэхэд Монгол улс 21 аймаг, 329 сумтай боллоо. Тэрхүү 329 сумын нэг нь хуучнаар Түшээдхан аймгийн Богдхан уулын хушуунд харьяалагдж байсан Борөндөр сум байлаа. Тухайн үедээ Борөндөр уулын өвөрт Данжаалангийн жасын суурин дээр 684 өрх, 2344 хүн амтайгаар төвлөн байсан Борөндөр сум удалгүй буйраа сэлгэн Алтанбулгийн ам Туулын Дэнжид суурьшжээ.
Төрлөг нутгийн минь түүхт 90 жилийн энэ он цагийн уртад сум орон нутгаа удирдах байсан сум орон нутгийнхаа төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ажилласан үе үеийн удирдлагуудаа бид бас бахархан тэдний хийж бүтээсэн ажил амжилтуудыг үргэлжлүүлж өнөөдрийн амжилтуудыг баттгаж ажиллаж байгаамаа. Сум орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар, нутгийн захиргааны байгууллагын дарга нар, засаг дарга нар, олон сайхан үлгэр жишээ хүмүүс сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түүжээлж бид тэдний үргэлжлэл болж ажилласнараа үргэлж бахархаж явдаг юм аа. 1959-өөс 1990 он хүртэл сум нэгдлийн даргын албан тушаал хамт байсан. Харин 1992 оноос сумын засаг дарга гэж салгаж нэрлэх болжээ. Сумын анхны даргаар Намсрайн Намнан, Гомбожавын Доржлом, Жигмэдийн Балжиннэм, Манлын Лувсан Дамдан, Банзрагчийн Батсуур, Лувсангийн Гэлэг, Майнын Лувсан Шарав, Чойжогийн Зундуй, Эренцэнгийн Доржо, Лүндвийн Чулуунбаатар, Пунцгийн Лувсан Балдан, Лувсан Цэрэнгийн Хад, Цэнцүрэнгийн Батсайхан, Жадамбийн Санжид, Зундуйн Батволдо, Насочрын Батмөнх, Баатар чулууны Цэрэн Батнар ажиллаж байсан бол 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Даваажавын Батсуур тасралтгүй ажиллаж байна. Альч сумын түүхийг ярихад нэгдмэл химээх нэр салшгүй холбогдох билээ. 1928 онд ардын нөхөрлөлийн дүрм гихч гарснаар өвс хадлан бэлтгэх, жин тех зэрэг хүн хүч ихээр шаардсан ажлыг хамтран хийх зорилгоор нөхөрлөл артилууд үүсэж байсан нь нэгдэлжих хөдөлгөөний суурь болсон юм. За үүнээс хойш 1940-од оны үеэс эхэлж малчтын дунд бол одоо бас коммун юм уу одоо хоршоолол байгуулах тийм одоо үүсэл санаачлах их гарч ирж байсан. Үүний нэг том жишээ нь 1940 оны төмөр луу жил суманда анхдагч Төв аймагт 2 дахь нэгдэл болж байгуулагдсан Жинчин нэгдэл юм. Жинчин нэгдлийг үүсгэн байгуулсан бичээч Чүлтмийн Балдан, орлогч дарга Сүхийн Дэмбэрэл Самбуу, намын үүрийн дарга Лувсангийн Содов тэргүүтээ 16 хүний нэр архивын хуудаснаа дурайтал үлдсэн байх бөгөөд тэдгээр гишүүд дундын хөрөнгөдөө ердийн хөсгийн тээврийн хэрэгслээ нэгтгэж байсан түүхтэй. Энэ Балдан бичээч гэж хүн бол одоо Алтан булаг Борон дөр сумын түүхэнд бас онцгой нэрлэгдэх учиртай хүн. Алтан Борон дөр суманд анх Жинчний нэгдэл гэж нэгдэл байгуулж төхнүүлж байсан ийм хүн ардын хувьсгалын одоо үйл хэрэгт анханаас нь оролцож засаг захиргаа зохион байгуулахад ялангуяа их шавийг шавийн нутгуудаар явж сум байгуулах энэ ажлыг эмхлэн зохион байгуулсан ийм хүн байдаг. 1941 оны сүүл гэхэд 73 өрх Жинчин нэгдлийн гишүүн болж 11 шар тэрэг, 22 атан тэмээ, 25 адуутай болсон байв. Улмаар 1943 онд тус нэгдэл Малаж ахуйн 63 дугаар нэгдэл нэрээр улсад бүртгэгдэж 1953 онд Жаргаланд нэртэй болжээ. Энэ нэгдлийн төв баг цагаан аралд байсныг 1956 онд Сэргэлэн суманд шилжүүлжээ. 1956 онд энэ 4-5 нэгдэл нийлж одоогийн зүрхийн аманд хөдөлмөр нэгдэл гэдгийг анх байгуулсан ийм түүхтэй. Улмаар Сэргэлэн болон Борон дөр суманд байгуулагдаад байсан инх жаргалант, өрнөлт, хөдөлмөр нэгдлүүдийг нэгтгэх нь томсгож хөдөлмөр нэртэй болгожээ. Ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Самбуугайн урилгаар бүгд найрамдах ардчилсан Солонгот ард улсын их хурлын дарга манай улсад айлчилсан. За энэ 59 оны 8 дугаар сарын 20-наас эхэлж манай сумыг бол Монгол Солонгосын найрамдалт хөдөлмөр нэгдэл гэдэг ийм түүхтэй болж ирсэн юм байгаа юм аа. Нэгдэл яах вэ? Бүх юмараа өвс тэжээл малын тарилга туулга бүх үйлчилгээнүүдийг нэгдэл хийж өгдөг. Нэг хэсэгтээ бол хамгийн сайхад ерөөсөө биднээс шалтгаалаад байх юм байхгүй бүх юмыг л нэгдэл хангаж өгдөг.
Хөдөлмөр нэгдэл нь Хончдын Алтан овоо болон Яралзах бригад, Үхрийн Аргал Баянбулаг бригад, үйлчилгээний буюу Төвийн гисэн 4 бригадтай бөгөөд тэдгээр бригадын хамт олон нэгэн зорилгын төлөө гар бие, сэтгэл зүтгэл нэгдэн ажиллаж байлаа. За энэ сум нэгдлийн одоо ажлыг бол одоо гол гүйцэтгэж байсан техникийн ажилчтай байгаамаа. Техникийн ажилчид бол энэ сумын ноён нуруу нь болов уу гэж би дотроо бодож явсан. Тэгээ эдгээр хүмүүсүүд бол одоо цөмөл одоо энэ орныг одоо бас хөгжүүлэхэд энэ ажилд бол онцгойлон одоо үүрэг гүйцэтгэж байсан ийм түүхтэй юм байгаамаа. За манай богийн нэгдүгээр баг гэж 60 хэдэн 50 хэдэн оноос хуулаад байгуулагдаад тэгээ сүүлд нь Алтаа баг нэртэй болоод ингээд хоньны бригад байсан. За бид нар ч одоо Яралц бригад гэж богийн 2 дугаар бригад гэж хонь бригад байлаа. Тэгээд одоо ноос ноолуур бүхэл юмараа одоо манай баг бригад чинь олон малтай ажилчид сайтай хонь бригад байлаа да манай багч одоо бригад. Яг тэгээд олуула бөөнөөрөө тэгээд хэдүүлээ үнэгээ саа нүглээ нүнэгээ саачаал тэгээд 70-80 сайлчинтай нэг суурьт одоо 6-7 сайлчинтай нэг ахлагчтай тийм байлаа. Тэгээд манай сайлч чинь Улаанбаатар хотыг сүүгээр хангадаг. Төлөвлөгөө нормоо дандаа давуулан биелүүлдэг мундаг улсууд зөндөө байсан. Одоо тэгээд Ахмад сайлчингуудын удирдлагын дор бид нар чи бас Монгол залуучуудын бригадын сайлчин байлаа бид нар чинь. За бид нэр удирдлагаар баг бригадаараа сумынхаа төвд ирж ажиллаад өгдүүлж хурал хийж байлаа. Хурал дээрхтээ бид нар чинь задгаа машин дээр зарим нь малтай ийм итвэх их сайтай гişүүд байлаа. Манай 3 дугаар багийнхаа. Тэгээ манайхан одоо хамт олон ажиллаж байсан одоо ажилчид маань энэ улсууд байна. Одоо тэгээ өшөө энд ирээгүй ахмадууд бас зөндөө олон бий. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд нэлээд томорсон тус нэгдлийг түшиглэн засаг захиргааны нэгжийг заавал байгуулах нь зүйтэй хэмээн Төв аймгийн намын хороо болон шийдвэр гаргах нөлөө бүхий бусад газрууд зөвлөлдөж өнөөгийн Алтан булаг сумыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны засаг даргаар Цэнд сүрэнгийн бат сайхан томилогджээ. Тэр үед Цэнд сүрэнгийн бат сайхан нь Монгол улсын хэмжээнд сумын засаг даргаар томилогдсон анхны эмэгтэй болж байлаа. За тэр үед бол сум нэгдлийн захиргаа гэдэг байгууллага бол нэгдлээс сумын захиргаа маань салж одоо салсан ийм одоо үе байсан. За тэр үеийн сумын захиргаа бол цөөхөн орон тоотой сумын орлогч дарга гэхэд сумын орлогч дарга, за санхүү, за тэгээд сумын нарийн бичгийн дарга, сумын дарга гэсэн ийм л оронтойгоор ажиллаж байсан. За тэр үед намайг анх ажил авахд бол сумын орлогчор Баатар Чулуун гэдэг хүн, сумын нарийн бичгийн даргаар бол Сампил гэдэг хүн, за бас сумын санхүү засгийн даргаар бол Пагм бид нар бол ингэж ажилласан. Энэ үеэс эхлэн сум нэгдлийн дарга гэх нэр томьёо үгүй болж сум орон нутагта төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий сумын засаг дарга хэмээх нэр томьёо бий болсон юм. Хан уулын ангир хатан туулын хөвөнөөс суурших энэ нутагт сонин содон хийгээд түүх домогт нэр нь үлдсэн газар нутаг их. Морин толгойн буган хөшөө, өнгөтийн билийн хөшөө буюу 32 чулуу хүн, цавын том тогоо, туулын хар шугуйн орд, өртөөн зам, их өлөө, замт, харчин, туулын 3 улах гэдэл ард түмний дунд ам дамжин яригдахаас эхлээд Монголын нууц товчоо хүртэлх түүх домгийн томоохон баримтцэлтэд нэр нь мөнхрөн үлдсэн дурсгалт газрууд олон бий. Энд одоо хүнүүн гүрний үеийн алдартай одоо сайхан дурсгалууд хадгалагдаж байдаг. Тэдэн дотроос хүмүүсийн хэрглэж байсан ясан хэл хууралдсан байдаг. Энэ археологийн дурсгалуудад ховорхон олддог, хүнэн хөдөөлүүлэхдээ нохой дагалдуулдаг ийм яс одоо тэр эрт цагт хүнүүгийн үед одоо байжээ. Нохой дагалдуулсан одоо тийм нохойны бүтэн одоо яс
морин толгойн 5 дугаар булшнаас манай археологчид олдсон одоо дурсгалтай ийм зүйлээ гэж ингэж одоо тэмдэглэсэн байдаг. Монголд одоо байгаа тэр 700 гаруй одоо буган хөшөөний дурсгалаас хамгийн одоо бас сонин сайхан олдвор энд байдгийн байна гэж морин толгойн дурсгалыг одоо ингэж ярьдаг. Бид бүгдийн мэлминэ хамгийн ойр орших, өмнөх тэтгэгчд цагаан лава хэмээх богдхон хайрхнаас эхлээд их баатар хайрхан, сумт хайрхан, баг хайрхан, борондөр, буурал уул, аргал хангай, дулаан уул, өндөр хустай, лэгдэн хангай, эрдэн хангай зэрэг олон уул хайрхад бие биесээ залган эхлэхэн бас тасран холдож энд тэндээс сүглийн хөглийн харагдана. Энэ их уулсын өвөр ар бие хормой бил тал хөндийг чимэглэн хялган дааган сүүл аг таан хазаар өвс өвч ерхөг үхэр хархан тэргүүтээ 550 гаруй зүйлийн ургамал ургана. Мөн халиун буга, зэрлэг гахай, цагаан зэр, бор гөрөөс, аргал, янгэр, хар сүлт зэрэг 44 зүйл хөгтөн амтан. Монгол улсын улаан ном, Монгол улсын амтны аймгийн тухай хуулийн нэн ховор шувууны төрөл тооцогдох гангар хун, хар тогруу, цэн тогруу гэх мэт жигүүртэн 16 зүйл загас, олон төрлийн шавж хэвлэр явагч, хоёр нутагтан зэрэг амтд энэ нутагт элбэг. Түүнчлэн хустайн байгалийн цогцлборт газрын 70 орчим хувь нь Алтан булаг сумын нутагт харьяалагдах бөгөөд Улсын хурлын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хустай нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалтанд авч 1998 онд зэрэглэлийг ахиулж байгалийн цогцлборт газар болгожээ. Монгол улсад технотгошуулах ажлыг бол Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Голландын тах хамгаалах нийгэмлэг хамтран санаачлаад 1990-ад оны эхээс одоо судалгааны ажил, бэлтгэл ажиллагаа хангаад тэр утгаараа Төв аймгийн Алтан булаг суманд нутагдах одоо энэ хустай нуруу гэдэг энэ сайхан газар уул устай, модтой энэ газрыг бол энэ олон газар дундаас бол онцлон сонгож авсан юм байдаг. За ингээд 1992 оны 6 сарын 5-ны өдөр анхны 15 тахийг хустай нуруунд нутагшуулж ирснээр бол Монгол улс маань бол эргээд тахтай болсон. За үүний дараа 2 жил тутам буюу 2000 он хүртэл нийт 5 удаагийн тэлэвэрлэлээр 84 тах Монгол улсад буюу хустай нуруунд ирсэн. Өнөөдрийн байдлаар 354 тахтай болоод дэлхий дээр нэг дор хамгийн олон тахтай юм сайхан нутаг болжээ. Хустай төвийн дэрэгдэх орчны бүс хөгжүүлэх сан 450 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй болоод байна. 1996-аас 2025 онд давхардсан тоогоор 2600 хүнд 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл болгосон. Эдгээр ажлын үр дүнд хустай төв орон нутгийн засаг захиргаа, иргэд, малчидтай эерэг харилцаа тогтоож, иргэд малчид тус цогцлборт газрын экосистемийг хамгаалахад идэвхтэй тусалж, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Манайх өнөөдрийн байдлаар нэг 45 ажилтнтай байна. Үүнээс 12 нь байгаль хамгаалагч байдаг. За ингээд нийт албан хаагч ажилтнуудын маань ер нь дийлэнх нь буюу нэг 70 орчим хувь нь манай Алтан булаг сумын уугуул иргэд байдгаараа бас бид нараас бахархаж явдаг. Эдний хүмүүсээр зогсгоод энэ хүмүүсийн маань хүүхдүүд нас залгамжлаад удам дагсан бас байгаль хамгаалагчаар ингээд ажиллаж байгаа юм сайхан жишээнүүд манай хустад их бий. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох сумын үндсэн бүтцийг баг хэмээн тодорхойлдог. Аль ч сум, хүн ам, газар нутгаас хамааран хэд хэдэн багт хуваагддаг бөгөөд нэг багт тухайн орон нутгийн тодорхой тооны өрх хүн ам хамаардаг. Тэгвэл Монгол улс 1992 онд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталж, хуулийн дагуу сум бүхэн багийн зохион байгуулалтанд ороход Төв аймгийн Алтан булаг сум 5 багт хуваагдж, сумын төв нь 5 дугаар баг болон өөрчлөгдөжээ. Сумт 1-р баг,
1997 онд 1-2 дугаар багийг нэгтгэн аргал нэртэй 2 дугаар баг болгож, сумын төвийн 5 дугаар багийг сумт нэртэй 1 дугаар баг болгожээ. Сумт багийн засаг даргаар Хинчяхав, Чаминчулуун, Баттулга, Батволдо, Сүхөчр, Болдбаатар нар тус ажиллаж байсан бол 2021 оноос өнөөдрийг хүртэл Баяр Магна багийн засаг даргаар ажиллаж байна. Сумт 1 дугаар баг 285 өрхийн 960 хүн амтай. 2026 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 2814, үхэр 3751, хонь 10086, ямаа 8101, нийт 24750 толгой мал тоолуулсан байна. Тус багаас аж үйлдвэрлэлийн гавьяат ажилтан Лувсан цэрэнгийн хад тэргүүтэй алдартнууд төргөн гарчээ. За би 1975 онд бол аймгийн намын хорооны шийдвэрээр анх одоо сум нэгдлийн дараагаар томилогдож ирсэн. За тэгээд үүний сум нэгдлийн дараагийн ажлыг хүлээж аваад сум орныхоо нутаг ус байгаль газар нутгийн онцлог ахмад малчтаас нэлээд одоо сурах ийм ажлыг эхэлж хийж байсан. Манай дараач бодлоо шүү дээ. Тий. Бас чи гэж байгаа загиндаг дараагаад байж бид нар ажил. Үүнийхээр бид нар ажил. Нэгдлийн хөрөлд нэгдлийн зөвлөлийн хурал дээр сууж исэн чинь нэг дөрвөн нөхөр хурлын урд гаргаас өгсөч. Дөрвөлөө даалуу тавьж байгаа баригдаад иччихээ. Нөгөө мө дөрвөө юм. Нөгөө гэр сагчээс усууд хийж авцраад урд зогсоочихсон. Өнөөдөр нэгээд би шургасан хэрэгт орж байгаа. Энэ удаалуучдын гүртэй ажил юм их болдог байлоо. Тэгээ өнгөн дээр загинж байгаа боловч хэрэгт явуулдаггүй вэ? Явуулахгүй. Тий. За цаашлах юм бол одоо 1975 оноос 90 он хүртэл бол би бол сум нэгдлийн дараагаар ажилласан. 90-94 онуудад бол иргэдийн хурлын дарга бас хийж байсан ийм юм байгаамаа. Хустай байгалийн цогцлборт газраас төсөл хэрэгжүүлэхээр хустай байгалийн төсөл хариуцсан менежерээр бас нэг 15-6 жил тасаргүй ажиллаж малчтан аль болохоор хөнгөлтэй зэйлийг олоход онцгойлон анхаарч эрт тэдэнд одоо бас сайжтын нөхөрл байгуулах хамтарч ажиллах энэ талаас нэлээд ажиллаж ирсэн ийм төвхтэй юм аа. Тус сумын хамгийн том газар нутагтай хамгийн олон хүн амтай баг бол Аргал 2 дугаар баг юм. Аргал багийн анхны засаг дараагаар эл аварзэд ажиллаж байсан бөгөөд 1997 оны 8 дугаар сард Б Чаминчулуун дарагтай Сумт 5 дугаар баг, С Лавгдорж дарагтай Асгат 2 дугаар багуудаас таслан авч 270 өрхийн 800 гаруй хүн ам 28 мянган толгой малтай болон өргөжж Аргал нэртэйгээр дахин байгуулагдахад засаг дараагаар Х Баасанжав сонгогдсон 19 жил ажилласан бол 2016 оноос хойш өнөөг хүртэл Д Даштембрэл ажиллаж байна. 2025 оны жилийн эцсээр 354 өрхийн 992 хүн амтай, Тэмээ 156, Адуу 10952, Үхэр 7985, Хонь 45412, Ямаа 30871, нийт 95220 толгой мал тоолуулснаар Эрдэнэт мал сүргээ 1000-аас дээш толгоогоор өсгсөн 1000 малчин 69 өрхтэй болжээ. Мөнгөсөнд 73 онд эвлээ илэрхийлэлтээр би одоо энэ унгал алтан малгийн унган хөө. Тэгэл сургууль төгсөөд энэ малчин болж, сайлчин болж гарч. 60 оноос хилээл үнээс аваад 15 үнээс хааж ийсөөс. Тэгээд сарынхаа төлбөрөө биелүүлээд дор биелүүлж илээсэн сар сарта давуулан биелүүлж байсан. Эглээ зүрхийн ферм гэж байсан. Тэгээд тэрүүн дээр гарч 15 үнэ, гонжин үнэ авч цаагаад миний үед одоо манай хадам ээж Жимбат гэдэг хүн одоо үлдвэртэй сум аймгийн олоодыг аврагсан тэр хүний уламжлаар шавин болж ажиллаж байлаа. Миний ээж Даш гэдэг хүн бас сайлчин аймгийн авраг сайлчин хүн. Тэгээд одоо манай ферм дээр бол одоо цэрэн найданд тугай байна. Одоо энэ цэрэн лургаас улс авраг лургай байна. Орсоо гэж хүн байсан. Тийм улсууд олон тийм ахмад сайлчид байсан. Тэдний арга туршлагаар одоо тэр мал аж ахуй дээр сайлс үгээ саагаад ажиллаж байсан та.
аймгийн авар болоод аймгийн диктатор 2 удаа сонгогдоод тэгэл шагнал магнал зөндөл авч ийлээ. Тэгэл одоо энэ Ахмад үеийн улсуудын халамжлан хүмүүжлэгчээд юунд эвэл дор сайлчин болж ажиллаж авъя их юг малчууд дэмжлэг залгуулan ажиллаж байна да. Аргал баг нь 2019 онд 103,011 толгой мал тоолуулан буман малтай баг 2021 онд 349 өрхийн 1600 хүн амтай сумын анхны 1000 хүн амтай баг болсон зэрэг түүхэн амжилт энэ багаас л эхлэлтэй. Тус багаас улсын авраг сайлчин 2, улсын авраг малчин 1 төрөн гарчээ. Энэ дөр 20 жил болж байна. Манай алтан булаг сайхан нутаг. Би 91 оноос хойш л 5 ошуу малтай дагнсан. Тэгээ улсын аврагыг 18 онд авсан. Энэ сумд манай алтан булаг сайхан нутаг сайтай. Алтан овоо 3 дугаар баг. Алтан овоо багийн төв нь сумын төвөөс баруун зүгт 32 км, баруун талаараа замт 4 дугаар баг, зүүн талаараа аргал 2 дугаар баг, урд талаараа сэргэлэн баян өнжүүл сум, хойд талаараа баян хангай, аргаланд сумдтай тус хэл залган оршдог. 90-ад онд чинь хон хариулаад ингээд завлаа сууж байхад яг дэрсэн дотор сууж байгаа юм шиг. Тийм сайхан байсан. Тэгээд ингээд доошогоо хөвтчихлээр ингээд бургасан дотор байгаа юм шиг салхин дээгүүр шуугаад л тийм сайхан нутаг байсан. Тэгээд бороо хурлбэг бол одоо хөрсөнд орно үндсэн байгаа юм чинь сайхан ургано. Зарим жил сайхан жил байх юм байна штэ. Тус баг нь 246 өрхийн 749 хүн амтай, Тэмээ 6, Адуу 7226, Үхэр 5330, Хонь 26960, Ямаа 19165, нийт 58687 толгой малтай, 53,000 малчинтай. Багийн засаг дараагаар 1992-оос 1996 онд Баточор, 1996-аас 2008 онд Батжаргал, 2008-аас 2012 онд Дэ Баяр Магнай, 2012-оос 2024 онд Дэ Баяр сайханаар ажиллаж байсан бөгөөд 2025 оноос Пүрэв даваа ажиллаж байна. Тус багаас улсын хошоо авраг Гавьяат малчин өрхөөр Чэ Мөнхөчрийн гэр бүл, улсын хошоо авраг малчин өрхөөр Ис даваа самбуугийн гэр бүл, улсын авраг малчин өрхөөр Хэ Нямжав, Дэ Баяр сайхан нарын гэр бүл тус тодорсон бол Монгол улсын Манлай уяач Лурсан цэрэнгийн Чойдог, Монгол улсын алдарт уяач Гомбын Батчаргал, Данзангийн Санжметов, Батхишиг нарын алдарт уяач улсын авраг адуучин болон эмнэг сургалтын мастраар Эс Намжил нарын алдартнууд нэрлэгдэнэ. Гавьяа шагналыг хэл хүртлээ. Тэгээд одоо тэгээд мал нэгэд тэр гавьяа шагналыг хүртэхийн төлөө гэж зүтгэж байсан юм бол байхгүй. Зүгээр ингээд хүн амьдрахын эрхэнд амжиргаагаа болгож үтээхийн тулд хүн ажиллаж хөдөлмөрлөдөг. Тэгээд тэрийн маань төр засаг бэлжил ийм алдар нэрийн саланд хүргэж байгаа юм шүү дээ. Манай өвгдөөдсөөс ахуулаад энэ мундаг уламжилж ирсэн хөдөө аж ахуйн мал аж ахуйгаа авч яваа, ахуй соёлоогоо нүүдэлч ахуй соёлоо авч яваа. Энтэй би ойр байсан. Тэгээ энийг одоо чадан ядан авч явахынсан үр хөвгтдээ өвлүүлэхийнсэн олон түмэндээ бас энийг бас ярьж зөвлөж явахынсан л гэж бодож явах юм да дордороо. Би 10 дугаар анги төгсөөл өдөө мал дээр гарсан да. Тэгэл 94 онд айлбалал 94 оноос хойш өдөө хүртэл ингээл мал явж байна. За мал гэдэг чинь одоо ерөнхийдөө би бол зэрэг чугаас өмнө яг малхой дээр толгой даажуулах малж байгаагүй. А цэргээс ирээд л ерөнхийдөө 73 оноос тэгээд толгой дааж малж эхэлсэн дээ. 3 дугаар багч нь нутаг ус сайтай. Тэгээд зэвгээр ар хүр зэвгээр ар мохор дээр үлж ар хүр дээр хаварж тэгэл байсан. Тэгээд сүүлдээ зүрхэд хаварж идэг болсон. Тэгээд тэргээр байж гоод би тэгэл 72 онд сэрэгт явчихсан да. Үгүй 69 онд сэрэгт явчихсан да. Тэгэл цэргээс халагдаж ирээд 3 дугаарыг харьяа одоо тэгэл энэ 3 дугаар огтл ажиллаж маллаж ингэж явсан да. Хавар малаа төлүүлчээл хот дөрөн хураг шиг ангинал зэл дөрөн туул
мал төл малын дуу хангинал байж хамгийн сайхан малчин хүний жаргалтын төлөө гэдгийг да. Мөн эс Бямбанайдан ахлагчтай Монгол эсхийн малчдын бүлэг 2009 онд улсын тэргүүний малчид, Б Ган чулуун ахлагчтай Эко хөгжил малчдын бүлэг 2021 онд аймгийн тэргүүний малчдын бүлгээр тус шалгарчээ. Замт 4-р баг. Замт 4-р баг нь сумын төвөөс баруун тийш 45 км-т, зүүн талаараа Алтан овоо багтай, урд захаараа Баян өнжүүл, баруун талаараа Бүрэн, өндөр ширээт, лүн, хойд талаараа Баян хангай сумтай хэллэж туулгалынхоо урд болон хойд талд байршдаг. Замт баг нь 224 өрхийн 668 хүн ам, 65607 толгой малтай, 54,000 малчинтай бөгөөд хонин сүргээрээ сумандаа тэргүүлэгч баг юм. Тус баг нь анх сумынхаа хөдөлмөр нэгдлийн үед ярилцах жаргаланд нэртэй хонь бригад хэмээн байгуулагдаж, дараагаар нь иш дорж Наван данзан нар томилогдсон ажиллаж байжээ. Харин одоо энэ цаг үед замт багийн засаг дараагаар Батболд ажиллаж байна. Тэмбэлгийн дээр үдэг өрөгийн малчин. Насаараа мал тагсаа. Даган шүтэнти шүтаан тэккэл. Тоттагун сэгэшинтэй. Тонэж. Ээж хэдэн төрсөн? 1926 он төрсөн. Яасан 1926 он төрсөн. Би юу? Тий. Ээж маань одоо уул юугаараа бол 25 он төрсөн хүн байгаа юм. Тэгээд насаараа малдаж ирсэн. Багтаа ээжээсээ баг хоцорсон болохоор тэгээд сайл сүүний ажил хийж байсан, мал их малжсэн. Тэгээд сүүлдээ айл гэр болоод 6 хүүхэд төрүүлээд тэгээд нэгдлийн тийм сувай голдоо хойныг маллж ийсэн хойно ямаа. Тэгээ ямаагаа самналтаараа сумынхаа 4 удаа яварга болсон. Тэгээ ер нь тэгээ малаа малж байгаа мал дээрээ байж байгаа л тэтгэвртэй гарсан дөө. Тэгээ тэр ижигийн үед одоо маллаад хөдөө агаарт тэгээ цэвэр сайхан цагаан идэ малынхаа сүү бүтээгдэхүүнийг борлуулж идэж ууснараа бол одоо тэгээ бие хаана эрүүлээ идэг одоо тэгээ 100 гаруй насыг наслаад явж байна да. Тус багаас дорж, эрдэнэсэн дорж нар бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин, улсын авраг малчнаар Батмөнхийн гэр бүл, Даваа доржийн гэр бүл, Мэндбатын гэр бүл тус тодроод байна. За яг тоймгийн алтан болсон онгон 4-р агийн онгон байна. За зэрэгт явахаас өмнө аддан явж илээ. Чиг хэмжээ. Тэрнээс хойш тэгэл одоо 4 шум мал малж байна доо. 86 он танилцал тэргээд айлгэр болол бидний болтол өрөө сайхан хөөхтдэй л. Тэгээ ирээд нэг төлгөл авсан да нэг настай мал. 1000-аар суйрлна гэж. Гэхдээ 800-аар суйрлна гэж анх. Нэг настай малаа өгөөл. Сэргээс ирж амар нь хадлагаас уугаад ирэнгүүт нэг настай малаа бол. Тэгэл 1200 төгрөг тавьчихсан шүү дээ. Тэгээд л 7 жил 1000 гаруй юу хүлж барилгүй маллаа. Тэгээд сүлдээ өгдөрлөө. За манай өвгдөөцч болохоор энэ Тэг Баян ханга Тэгийн ам замтын хол уралчдын онхрол утгаж ийсэн улсууд төвлөрийн их айдал одоо өвгдөөцийн өөр орон нутагт хойш үеийн салгамжлал байж байна да. За мал гэдэг нь сэнгэгээр байгаль дэлхийгээ ариун багшнаар нь байлгах үүнтэйгээ дасан зохицож байх нь бол малчин хүний нэгэн жаргал. Тэгээд өвгдөөцийн маань уламжлаж өгсөн мал сүргээ ариун дагшин байлгах хойч үедээ өвгдүүдэн залгамж болж өгөх. Энэ одоо мал аж ахуйн өв уламжлалыг бол хүүхдүүхээр нь ариун хадгалж явах үүрэгтэй гэж бодож чаддаг да. Малчин хүн бол мянган мэрэгжлийн эзэн гэдэг. Ярьж хэлэлцээд ойлголцодгүй мал хэмээх амьтныг жилийн 4 улирлын эрсдэс уур амьсгалд зохицуулан адгуулan маллаж арчлана гэдэг нэрэл хэн хүний хийж төвдөх ажил яавч бишээ. Тэгэхээр малчид гэдэг үнэхээр өвөрмөц гойд мэрэгжилтнүүд яахын аргагүй мөн. Тэдгээр мэрэгжилтнүүдийн нэг бол уяачид юм. Богдтой өргөдөг дан шиг энэ хавьд бол таараа штэ. Тэгээ эн чинь мондог
Халахын хурдууд цугладаг байсан шүү дээ. Манай энэ дэмж дээр чинь. Одоо ер нь бол ингээд ажиглаж яхад үе үедээ одоо хурдыг авчирч нутагшуулсан, адуугаа сайжруулсан үе үеийн одоо сайн зүтгэлтнүүд байж байгаа. Одоо жишээ нь 1930-ад оны их 40-ад оны үед бол Улахын булангийн бумгай, адиагай одоо тэгээд бумгай төрлийн хүн тэр Дашвалын хэр азраг гэдэг 42 он төрүүлж яхад тэгээд наашлаад 60-ад оноос жижиг тэр 30-40 оны үед чинь манай аав адиагай, Сэретри адиа гэдэг хүн таны намайг төрөхөөс өмнө морин тойруулгаас морин заводоос шүтлэн байж авчихсан баг. Зөв. Тэгээд манай тэр хавар чинь тэр адууны төлөнгөл хоёр сайхан холмоор хоёр сайхан моргуу энэ төр гарсан. Тэгээд манай сүүлийн улсад ганц нэг харигдсан дандаа тэр үржлийн тэр шоу байх. Тэгээд тэр шин зөвхөн манай дэс тэр хавар тэгээд дараа шүү дээ. 60-ад оны одоо морины зүтгэлтнүүд гэхээр л одоо уяачд одоо жижиг шарууга орлоо дугуурга одоо ловсон ямцгаа гэдэг одоо их уяачд эдгээр л одоо эд хурдлж байсан нөгөө чойжогийн гомсронгой ч бүр эртнээс 30-40 оноос л морой улсад айрагдуулж ирсэн. Чойжогийн гомсронгой ах нь наваа осргой гэж. Зөв. Тэгээд цаашаа одоо 70 он болж ирэхээр одоо нөгөө одоо улсын шинэ уяачдын нөгөө цол зэрэг анх авсан хүмүүсээс одоо навааны даатамг сугрын ловсон дэрж гомбын бат жаргал гэдэг нөгөө дааган бат жаргал. Тэгээд манай гээд ийм төлөөллүүд л одоо үе үедээ адуугаа сайжруулж төр улсынхаа наадамд айраг төрөө авч одоо Жанцангийн содмон бэлгээд одоо жижиг шарууга адууг дамжуулж одоо тэгээд сэр одгоо тий сэротын буурлуу. Тэгээ юу шүү сарчин. Тэгээ үе үеэрээ шилдэгүүд гарч ирсэн байна. Түмэн зүсмийн адуун дундаас хурд хүчтэйг нь танин мэдж, уйж, сойж, улс бүсэд уралдуулна гэдэг тэр чигтээ эрдэм бас урлаг юм. Морины бий болоод сэтгэл зүйн онцлогийг нарийн мэдэрч, хурд хүчинд нь тааруулж, уяа сойлгын тохируулах эрдэм урлагт суралцж, тэднийхээ залгамж халаа болж, мэдлэг туршлагын өвлөн тээж яваа залуу үеийн уяачид өдгөө сум орон нутгийнхаа нэрийг төр түмэндээ дуурсгаж явна. Тэгээ одоо энэ цаг үедээ бол одоо Монгол улсын хоёр тод манлаа уяа төрчөөд байна. Дугаржвын ган зөрг, Батмөнхийн Батхүү гэдэг. Тэгээ үржлийг бол одоо яг одоо шинжлэх ухаанчаар сайхан хийж байгаа залуучууд зөндөө байна. Энд одоо тэргүй игнэнд нь одоо ганц үхийн Хадбаатар гэдэг. Одоо манай уяач сагуурл гэдэг дээ. Тэгээ Моммастын ган зөргийн адуу одоо сонгомолдоо байнгал амжилттай сайхан айргдэд төрөв дахичээ тий тодмонлаа. Хүүн одоо алдарт болчихлоо ган зөргийн ган баяр гэдэг. Нийтдээ одоогийн байдлаар бол одоо миний төврээр одоо төр улсын наадам болон улсын чанартай бүсийн наадамд нийтдээ 32 төрөв 137 айраг авсан ийм амжилттай байна. Ер нь 5 азраг төрүүлсэн байгаа юм манайс хүмүүс. 42 онд нэг Дашвалгай хайр. За тэгээд 63 он жижиг шарвын гурал, 64 онд Сүнгэнгийн цагаан бараад. 72 онд Содмон филиаллаг, 81 онд Даатамгийн хол гэдэг. Ингээд 5 азраг төрүүлгэн гэдэг чинь бас ховор амжилт. Ер нь гал шар баян цагаан сэргэлэн баян нэрийн дараагаар тэгээ баян жаргалын бараг урд. Яг дэрэгдэн юм л да ч одоо. Ярмагт урдсан дэрэгдэн хөндлөө хотод урдсан дэрэгдэн. Азар хурдан байна гэдэг бол адуу сайн байгаа юм да тий. Гэж л ойлгож байгаа тий. Сумынхаа эдгээр уяачид хийгээд морин торхойтой хэн бүхэнд адууны соёл, хурдан морины шинж, уяа засал болон ахмад уяачдын эрдэм мэдлэг, туршлага, урд чадвар, арга барилыг судалж, залуу уяачидтай хүргэх зорилготой сумын уяачдын холбоо ажилдаг бөгөөд тус холбооны тэргүүнээр Цэрэндогийн амар санаа ажиллаж байна. Усны их газрын диважин болсон хатан туулын хөвөө, хан уулын хормойд төрж өссөн алдар цолтой хүчтнүүд цөөнгүй. За анх 1933 онд одоо тухайн үедээ Алтан болог сум үүсэн байгуулагдаагүй байсан. Өнжүүлийн жирмэт зан гэж Монгол улсын заан цалтан төрийн их баяр наадам 7-д авч Монгол улсын заан цал өртсөн энэ бүх бол энэ Алтан болог сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байсан. За энэ хүний дараа одоо улсын цал өртсөн өчтөн болвол
одоо Даржаагийн дэндив гэж олон дүндээ ходго дэндив гэж алдарсан байдгийг. За энэ хүн бол Төрийнхээ их баяр наадам 5 давж Монгол улсын начин цал хүртсэн байдаг. За тэгээд бас үндэсний бүхий их тийм одоо жаягдгийн багт олон жил ажилласан юм бүхий сэтгэлтэн байсан байдаг юм аа. Түүнээс хойш олон жилийн дараа буюу 1985 онд самбо жудо бүхийн олон улсын хэмжээний мастер Ж Алтан гадаас бүгд найрамдах Монгол ард улсын начин цол хүртсэн бол бүхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Ир Гансүх 1994 онд Төв Эрдэнэсанд сумын харьяат мөнхө таваргаар 7 давж бүгд найрамдах Монгол ард улсын заан цол хүртсэн байдаг. За энэ дөрвөн улсын салтнаас гадна бол аймаг цэргийн арслан салтаа одоо 2 бүх төрж байсан байдаг юм. За 1992 оноос одоо бүх цэргийн наадам гэж одоо албан ёсоор эхэлж цэргийн арслан цал олгож эхэлснээс өмнө бол одоо девиз анги командлууд нэгдэж одоо цэргүүд барилдаж цэргийн цал олгож байсан юм төв байдаг юм байна лээ. За энд бол манай цэргийн арслан Цэвэндоо гэж одоо 1940-од онд цэргийн арслан цал хүртээ Төрийн их баяр наадамда 2 жил 3 даваад Аранга аймгийн хайрхан сум яриад Монгол улсын даян авраг Цэдэн доржийн Чимдэрчэр авраг нартай бол 4-ийн даваанд хөж үзэж байсан юм домог түүхэн дав бишээтэй байдаг. За 3 дахь аймгийн арслан бол 2015 онд Төв аймгийн хаан баяр наадам сумын заан залнаас шууд одоо аймгийн начин харцаг зааныг алгасаад аймгийн арслан залвартаж одоо Алтан булаг сумын төвхөө хуцаад заалж байсан бүрв дөржийн эрхэм жаргал арслан одоо ч одоо бүхий өргөнд сумынхаа нарыг дуудуулж барилдаж яваа юм хүчтэн байдаг юм аа. Улсын тайлбарлагч Цэнт сүрэнгийн бүрв дорж аймгийнхаа баяр наадмыг 19 жил тасралтгүй тайлбарлан наадамчин олонд хүргэж улсын баяр наадмыг 10 жилийн турш Монголын үндэсний телевизээр дамжуулж үндэсний бүхийг генсийн номд бүртгүүлэх 6000 гаруй бүхийн барилдааны комист хүртэл ажиллажээ. Хүний хэн болох нь суур хүмүүжлээс, хэн байх нь өөрөөс хамаардаг шиг аймаг сумын амжилт бүтээл хөгжил дэвшлэн тухайн сумын удирдлага хийгээд сумын иргэдийн дуу хоолой болон ажиллаж буй иргэдийн хурлын төлөөлөгч хэмээх хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэл зүтгэлээс шууд хамаардаг. Тиймээс Монгол улс 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулиа батлахдаа сум бүхэнд иргэдийн төлөөллийг ажилуулах тухай тусгасан байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн сумын иргэдийн дуу хоолой болж орон нутгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж, төсөв баталж, засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чухал үүрэгтэй ажилладаг. Алтан булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны даргаар 1992 онд Чойжогийн Зундуй, түүнээс хойш Арагчаагийн Пүрв, Лам сүрэнгийн Адил биш, Лувсан цэрэнгийн Хад, Намхайжавын Гам болд, Цэнт Пүрвийн Бат Эрдэнэ, Нас очрын Бат Мөнхөө, Зундуйн Батболд нар ажиллаж байсан бол өнөөдөр Дорж сүрэнгийн Баяр сайхан ажиллаж байна. Сумын засаг дарга Д Бат Суур, засаг даргын орлогч Г Болдбаатар, засаг даргын тамгын газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Т Энх хоёрын тэргүүтэй засаг даргын тамгын газрын хамт олон сум орон нутагта төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд онцгой анхааран ажиллаж байна. За бид иргэдийн аяд тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улс аймаг сумын хөрөнгө оруулалт болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн жилийн хугацаанд бол хийж хэрэгжүүлсэн байна. Иргэдийн аяд тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахаар 2017-оос 2025 онуудад дэд бүтэц бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Жишээ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр аж ахуй нэгжийн 100% хөрөнгө оруулалтаар сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбох, төрийн албан хаагчид залуу гэр бүлд зориулсан 12 айлын хаус хороолол, Улаанбаатар хотод сумын төвийг холбосон 13.7 км хатуу хужилттай авто зам,
шин суурьшлийн бүс болон захын гэр хороололд эрчим хүчний шинжилэл, өргөтгөлийн ажлууд, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, спорт зал, 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, туулгалын төмөр бетон гүүрний шинжилсэн зураг төсөв, гүүрний далангийн ажлыг эхлүүлэх, төр хувийн хөвшлийн түншлэлээр 44 айлын орон сууц, сумын төвийн 980 м хатуу хучлалттай автозам, гэр хорооллыг жишг хашаагаар жигдрүүлэх, автобусны буудал, гэрэлт замхаг, ухтах хаалга, соёлын төвийн барилгын өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар болон аж ахуй нэгжтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээр хийж гүйцэтгэхэд байна. Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй бодлогоор хөнгөлөлтөө зээлээр дэмжиж аймаг сумын хоршоо хөгжүүлэх сан хөдөлмөрлөлтийг дэмжих санд хамруулж ажилласнаар сумын хэмжээнд 36 өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 27 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагта ажлын байр бий болгож өрхийн орлогоо нэмэгдүүлж ажиллаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс жилдээ 700 орчим сая төгрөгийн орлого олдог бөгөөд хөдөө аж ахуйн буюу ааруул, хөхүүрийн айраг зэрэг сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүний орлого 500 орчим сая төгрөг байна. Мөн Монгол хоньны цэвэр носон эсхий ширмэл бүтээгдэхүүн, асар майхан, хүүхдийн цэмбэн гутал, гар нэхмэл гяраг бус зэрэг орон нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн. Сум орон нутгийнхаа энэ мэт өдөр тутмын нэр их ажлыг хийж хэрэгжүүлэн ажилдаг төрийн албан хаагчдаа өдөр тутамд удирдлагаар ханган чиглүүлж, хамтран ажиллаж, баг хамт олонныхоо түшиг тулгуур болж явдаг хүн бол засаг даргын тамгын газрын дарга байдаг билээ. 1992-оос 1996, 2000-аас 2004 адил биш. 1996-аас 2000 Батболд, 2004-өөс 2008 Батмөнх, 2008-аас 2025 Дашим Батжаргал, 2025 Түмэн цогтын Энх оюун. 1992 оны үндсэн хууль батлагдаж, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тогтолцоо шинжлэгдсэнтэй холбоотойгоор бас нэгэн шинэ албан тушаал бий болсон нь сумын засаг даргын орлогч юм. Сумын засаг даргын орлогч нь засаг даргын үйл ажиллагаанд туслах, түүний эзгүйд бүрэн эрхийн төр орлон гүйцэтгэх, тухайн сумын нутаг дэвсгэрт хууль тогтоомж, бодлого хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, засаг даргын тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдах үндсэн үүрэгтэй ажилладаг. Энэ 30 гаруй жилийн хугацаанд Алтанбулаг сумын засаг даргын орлогчоор Сандангийн Баатар чулуун, Урт насангийн Төмөр хуйг, Аригчаагийн Пүрв, Доржийн Пүрвсөх, Аварзэдийн Батлавг, Динамийн Баяр Магнай, Алтан гэрлийн лав хорлнор ажиллаж байжээ. Одоогоор сумын засаг даргын орлогчоор Ганбаатарын Болдбаатар ажиллаж байгаа билээ. 2018-аас 26 онуудад аймагта дараалал 8 удаа тэргүүний сумаар шалгарч, 2019 онд аймгийн хошоо тэргүүний сум, 2019 онд төвийн бүсийн шилдэг сум, за удмаар 2022 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор Монгол улсын тэргүүний сум болсон бахархан амжилтыг үзүүлсэн билээ. За манай Мөнгөн саваа төрийн бус байгууллага нь 2004 оноос эхлэн анх байгуулагдсан. Анх байгууллагатаа бол 12 хүний бүрэлдэхүүнтэй өрх толгойсон эмэгтэйчүүд, өрхийн орлого багтай эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй эхчүүд ийм улсуудыг хамруулж одоо сургалт зохион байгуулж ийм анх удаа эхэлж ингэж ажилласан. Тэгээд одоо тэрнээс хойш бид нар бол тасралтгүй ингээд 20 гаруй жил одоо ажиллаж байна. Гэхдээ энэ чиглэл маань дандаа уламжилт гар аргаар эсхий хийх, ширмэл ширдэг оёх, эсхий бүтээгдэхүүнүүд төрөл уулын бэлэг дурсгалын болон одоо таавцэг, шаахаа, эсхий гутал төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бол одоо яг Монгол хоньныхоо ноосоор одоо малчтаас бид нар ноосоо хөдөлж авдаг. Яг байгалийнхаа цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг. Хүрэн хоньны ноос, хар хоньны ноосоо ялгаж ингэж өнгөөр ялгаж химийн будганд оруулдаггаараа онцлог чанартай.
Сумын түүх гэдэг бүхэлдээ хөгжлийн түүх, хүний түүх гэлтэй. Энэ л сумаараа овоглож, энэ л суманда харьяалагдаж, өөр өөрийн зам мөрөөр тус тусын ажил үүргээ гүйцэтгэн амьдарч явсан ахмадууд мөн түрүү үеийнхээ залгамжлааг үргэлжлүүлэгч хүн бүхэн нутаг усныхаа түүхийн хуудсыг цаг ямагт бичлэлцэж яваа үнэн мөнийн гэрчүүд билээ. Тэд цөмөл тус бүрийн жимээр явсаар нэг л цэгт цуглаж, тэндээсээ өдлөж олон замыг бүтээсэн. Гэвч тэднийг цуглуулдаг тэр нэг цэг бол яахын аргагүй сумын сургууль билээ. Төв аймгийн Алтан булаг сумын ерөнхий боловсролын сургууль 1940 онд Борон-дөр сумын баг сургууль нэртэйгээр 2 багш, 64 сурагч, 2 бүлэгтэйгээр байгуулагджээ. 1961 онд бүгд найрамд гарчсан Солонгос улсын хөрөнгөөр сургуулийн барилга, дотуур байр, гал тогоо, биеийн тамирын танхим, багш нарын байртай тохилог сайхан шин сургуультай болжээ. За тус сургууль 1976-аас 77 онд бүрэн дунд улс сурлыг эзэмшүүлэхээр тухайн одоо 10 жилийн сургууль болж эхэлсэн. Анхны төгсөлтөө 1978 онд одоо хийж байсан байна. Анхны 10 жилээ. За тухайн үед одоо тойргийн 9 сумдын сургуулийн сурагчид манай сургуульд ирж одоо суралцдаг байсан. За Ахмад захирал одоо Юндэн багшийн ярьснаар бол тухайн үед манай сургууль 900 гаруй суралцагчтай, дотор байрандаа 300 гаруй одоо хүүхдүүд суулгадаг. За нийт одоо багш ажилчдын тоо бол одоо 100-аад багш ажилчдтай ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байсан. Энэ хичээлийн жилд буюу одоо 2025-26 оны хичээлийн жилд манай сургууль нийтдээ 53 багш ажилтнтай байна. За үүн дотроо 30 багш байгаа. 19 одоо үйлчлэгээний ажилтан байна. За 4 удирдлага ингээд нийтдээ 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаа явж байна. За одоогийн байдлаар манай сургуульд 553 суралцагч бүртгэлтэй. За үүнээс 539 суралцагч нь өдрийн ангид, за үлдсэн суралцагч нь насан туршийн суралцгын төвийн одоо бүртгэл дээр дүүцсэн хөтөлбөрөөр одоо хичээлж сургалтанд хамрагдж байна. За дотор байранд маань энэ хичээлийн жилд нэг 62 суралцагч одоо сууж амьдарч байна. За дотор байранда дотор байрны багш болон одоо тогооч үйлчлэгээний ажилтнууд нийлээд нэг 10 хүн сурагчтай үйлчлэгээ үзүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар энэ сургуулиас улсын хурлын гишүүн 3, Монгол улсын төрийн сойрхолт Хөдөлмөрийн баатар 4, Монгол улсын гавьяат 19, улсын авраг 25, эрдэмтэн доктор 26, зөвлөх инженер 7, аймгийн авраг 15 төрөн гарсан байна. Тэдний томоохон төлөөлөл бол 18хан наснаасаа эхлэн хагас 100 жил төрлөх сургуультай багшилж, төмний хүүхдэд эрдмийн үрийг тарьсан ардын багш Аюурын гомб сүрэн, Монгол улсын гавьяат багш Алтан гэрлийн даш зэвэг нар юм. Тус сургуулийн хамт олон хөдөлмөр бүтээлээрээ салбартаа манлайлж, аймгийн тэргүүний сургууль, аймгийн хөдөлмөрийн авраг хамт олон болсон. Альва нэг суурин газрыг эрүүл мэндийн байгууллагагүйгээр төсөөлхийн аргагүй. Алтан булаг сумын эрүүл мэндийн төв сумын төвтэй хамт байгуулагдаж, өдгөө мөн л 90 жилийн түүхэн ойгоо угтаж байна. За манай Алтан булаг сумын эрүүл мэндийн төвийн одоо хөгжил бол одоо бүр түүхэн уламжлалтай 20-од оноос одоо манайх Сэргэлэн сумын одоо тодорхой багт нэгтгэж явж байгаад 1936 оноос одоо Шархан хойд өнгөр Борон-дөр ууланда эмнэлгээ байгуулахад бол Дэмбэрэл самбуу гэдэг хүн 7 хомтой тэмээ гаргаж Данжаалангийн жасын нэг дуганыг одоо сэргээн засварлаж Борон-дрийн төв дээр нүүлгэж ирж анхны эмнэлэг байгуулсан гэж байгаа. Энэ эмнэлэг байгуулсан цагаас бол одоо орчин цагийн ангаах ухааны одоо мэрэгжил эзэмшсэн эмч нар тусламж үзүүлж ирсэн. Энэ дээр бол одоо хамгийн анхдагч эмчнүүдээс бол Найдиа эмч, Надмид эмч, одоо гэлэг доктор гэдэг. За гэлэг доктор бол одоо манай Борон-дрийн эмнэлэгт бол маш олон жил ажиллаж олон хүнд одоо тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн ийм хүн байдаг. Мөн нутаг усандаа алдартай Монголын уламжлал ангаах ухааны эрдэм чадалтай отож Маарамб, Шархан намсрайн луузан отож, Туулын чойс сүрэн отож, Ишийн шарав жамц гавж, Аргалын балдан гэлэн, Улахын чулуун гэлэн,
нэрт барайч адил биш. Орос бүрээдийн эрдэнцэнгийн гэлэг доктор зэрэг хүмүүс хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна. За тэгээд 1950-ад онд 58 онд энэ одоогийн энэ алтан булаг суманд нүүж ирснээс хойш бол одоо 2 модон байшинд тусламж үзүүлж байсан. Тэр үеийн цагаас хойш одоо 1974 онд одоогийн энэ одоо 15 ортой эмнэлэг баригдаж, тэр үеэс 1974-5 оноос эхлээд Цэрмаа гээд ихэмчийн салбартай болж, тэр үеэс хойш бол одоо тусламж үйлчилгээг илүү нарийн одоо төвшөнд ихэмчийн салбар үзүүлэх болсон. За тэгээд бол манай сум бас өөрийн одоо унган боловсон хүчин бол байнга ажиллаж байсан ийм төвхтэй. Даат хамгын Нина, Цэвэндогийн Должин сүрэн гээд одоо ихэмчнэр одоо орон нутгата сургууль төгсөөд ирж ажиллаж байсан ийм сайхан түүхэн уламжлалтай. Одоо хуучин бол арга ухааны дунд сургууль гэдээсэн. Тэр сургуулийг 4 жилийн явж төгсөөд 72 он төгсөж ирээд тэгээ энэ алтан буллагт одоо их баригчаар ажилласан. Тэгээ ингэж их баригчаар ажиллаж байгаа энэ сумынхаа эмнэлэгт 42 жил ажилласан. Ажил хугацаанд 3000 түүхэд их барьж авсан. Тэгээд эмнэлгийнхаа хамт олон бүх хүмүүстэйг одоо нэг баг болон ажиллаж ажлын сайхан амжилттай явж ирсэн дээ. Өдгөө 4 багийн 1025 өрх 3200 шахан хүн амд үйлчилж эхо, ЭКГ, клиник лабораторийн 17 төрлийн үзүүлэлт бүхий шинжилгээ, оншилгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. За манайх жилдээ бол 300 гаруй хүнд хэвтэн эмчилүүлэх үйлчилгээ хийж байна. За мөн өдрийн эмчилгээ, гэрийн эмчилгээ, за хүнд хүмүүст бол гэрээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээг мөн одоо явж үзүүлдэг байгаа. За манайх бол хүний нөөцийн хувьд бол одоогоор 3 их эмч, 5 сувилагч, за мөн тусгай дунд мэрэгчлэтнүүд гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр одоо тусламж үйлчилгээг үзүүлж байна. За манай хамгийн алслагдсан хаан нутгийн багт бол цэгмэдийн цолмон сүрэн эмч бол одоо байрын суурин тэндээ ажиллаж амьдраад бол тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Сумын уугуул их эмч Даат хамгын Нина, Цэвэндогийн Должин сүрэн, Санжин сүрэнгийн Вандан сүрэнээр эндээс л ажлын гараагаа эхэлж мэрэгжил, ур чадвар, арга туршилгаараа түмэн олондоо хүндлэгдэж төр засагтаа үнэлүүлж Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон бол сугарын Цэнд, Наван Данзангийн Алтан цог, аюушин хоролжив нарын Ахмад мэрэгжилтнүүд маань Алтан гад содонг энгэртэй гялалзуулсан билээ. Өөдсгэн бяцхан жаалуудын өдлөж дэвсэн өргөө, өнг, тоо, дүрсгээд өнөөдрийн ертөнцийг танин мэдэх эхлэл болдог газар бол хүүхдийн цэцэрлэг. Алтан булаг сумын цэцэрлэг 1960 онд хөдөлмөр нэгдлийн хөрөнгөөр орон сууцны байранд нэг багш, нэг бүлэгтэйгээр байгуулагджээ. Цэцэрлэгийн маань анхны эрхлэгчээр Ичин хорлоо гэдэг хүн ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр олвол би 5 дахь эрхлэгчээр ажиллаж байна. За манай цэцэрлэгт хамгийн олон жил эрхлэгч багшаар ажилласан Цэнцэрэн багш маань байдаг. За Алтан булаг сумын цэцэрлэгт за 80 оноос өсвөлээд 2013 он хүртэл 30 гаруй жил амжилттай ажиллаж за цэцэрлэгийн анхны 2004 оны байрыг барихад өөрийн хувь нэмрээ оруулж ажиллаж исэн юм эрхлэгч байдаг. За мөн Нямсрын багш. За Нямсрын багш манаас Алтан булгийн цэцэрлэгтээ олон жил үр бүтээлчийн ажиллаж ингэж Алтан гад содонгоор шагнагдсан ийм эрхэмдээд багш нар маань ажиллаж исэн түүхтэй. Аймгийн засаг даргын тамгын газар Английн хүүхдийн гэвэг сангийн хамтарсан хөрөнгөөр 2004 онд зориулалтын байртай болж 2 бүлэгт 50 хүүхэдтэй 2 багш, эрхлэгч, туслах багш, тогооч, галч гэсэн 5 албан хаагчтайгаар ажиллаж 2010 оноос хөдөөгийн малчтын хүүхдүүдийг хамруулах гэр цэцэрлэгийн суурийг тавьсан. За манай цэцэрлэгт 2024 онд нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар нүүдлийн цэцэрлэг төсөл хэрэгжиж ийм яваалын сууцтай болсон. За энэ хүү сууцаараа одоо хөдөө орон нутгийн алслагдсан багийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож ажиллаж байна. Сумынхаа шилдэг тэргүүний байгууллага болох хүүхдийн цэцэрлэг өдгөө 27 багш ажилтнтай 6 бүлэг 150 хүүхдийг танхимаар хамруулж, хувилбарт сургалтаар 65 хүүхдийг хамруулан ажиллаж байна.
Төрж өссөн нутаг гэдэг хүн бүрийн нэрийн өмнө овог мэт дуудагдахаас гадна тэдний дурсамж дурдтгалын үлгий байдаг. Нутагтайгаа тэр дундаа сумтайгаа холбоотой дурсамжгүй хүн, хүнтэйгээ холбоотой түүхгүй сум, гудамж талбай, байшин барилга гэж нэгч үгүй. Тэгээд бодохоор энэл сумандаа төрж, энэл сумаараа овоглох хинч байлаа гэсэн түүний гарын хээ хөлийн мөр эндэл үлдсэн байх нь дамжиггүй. Тэдний нэг бол Алтан булаг сумаас төрсөн шинэхэн гавьяат Санжаажавын Батмөнх юм. Ер нь бол үндсэндээ үндсэн мэрэгжил бол инженерийн эсгэгч, дээр нь бол одоо иргэний эсхийн салбарын мэрэгжлийн удирдлагын хувьд бол ер нь бол тэнд хийж үзээгүй л хашаагүй алга гэж надад бол байхгүй. Би 44 жил үндсэндээ иргэний эсхийн самбарт ажиллаж хагаад 10 онд 42 жил ажиллаж хагаад 14 онд тэтгэвртэй гараад. За тэрнээс хойш бол Айр Монгол компани гүйцэтгэх захирал болон их засгийн их сургуулийн 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн мэрэгжлийн нисхийн мэрэгжлийн багшаар бол одоо хүртэл ажиллаж байгаа. Тэрбээр иргэний нисхийн салбарт жирийн нэг ажилтнаас салбар удирдсан дарга хүртэлх өндөр албан тушаалыг нэр төртөө хашсаар ирсэн. Түүнчлэн Алтан булаг сумын Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн даргаар олон жил ажиллажээ. Аймаг нутгийн зөвлөлтөй бол сумдууд нутгийн зөвлөл байгуулдаг гэсэн чинь энэ ордсрын тэр намайг дуудаад нутгийн зөвлөл байгуулна хурал дээр тэгээд дараа мататад очирлоо харин намайг нутгийн зөвлөлийн даргаар. Тэгээд миний дараачийн дарга нь одоо хэн бэ? Батмөнхгүй, Нисхийн Батмөнх. Нисхийн Батмөнх гэдэг чинь Санжаажавын хөв. Санжаажав гэдэг. Одоо энэ бохтын ингэрт оргичийн ингэрээр манайхан нэг байх чинь Санжаажав бах саахалт байсан. Зөв. Багийн дарга байсан уу? Аагийн туйсан Санжаажав гэж бас нэг албатай байсан хүн тий. Одоо нутгийн зөвлөлийн даргаыг хэн ч яах вэ мөнх эрдэнэ гэж байна. Хэн ч яах вэ одоо Арж капиталын Арж компани одоо зам тавьдаг компани. Сэрхий хөвлээ тий. Яа нутгийн зөвлөлөө одоо ингээд яалтчгүй нутгасаа төрсэн бусад одоо Улаанбаатар хот буцаж суурин газар руу сууж байгаа хүмүүсээ орон нутгатайгаа холбож одоо сумынхаа ажил амьдралд бас татаж оролцуулж байна да. За тэгэлгүй яах вэ шүүстэй. Сүүлийн одоо 7-8 жил би бол нутгийн зөвлөлийн даргаыг Батмөнх даргаасаа одоо хүлээж авч багш нар маань одоо хүчээр за чи хийх ёстой гэдээ ингээд чадан ядан одоо гүйцэтгэж байна. Тэгээд яг намайг энэ нутгийн зөвлөлийн даргаа ажиллаж байгаа үед бол сумын маань түүхт 90 жилийн тохиож бас хүлээн ачлалгууд өгж оролцож байна. Тэгээд одоо манай сайхан дүүнер залуучууд бол нэлээд их өргөн дэлгэр одоо мундаг болж гарч иж байна. Тэгээд одоогийн байдлаар 21 одоо залуучууд нутгийн зөвлөлийн удирд цогцолд ажиллаж байна. Энд төрөл төрөл бүрийн одоо мэргэжилтэй залуучууд байгаа. Тэгээд мөн ирээдүйн цаашдаа одоо энэ сумын хөгжлийн төлөө суур дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх үүдээ бас нэлээд чиглэж ажиллаж байгаа. Шархай алтан овоо гэдэл туулголоо өксөж уруудан аж төрдөг байсан Тарбагчин Жамбэнд 1909 оны шархчин дахиад жил нэгэн хүн мэндэлжээ. Жамбын шинэ хүн мэндлэхдээ уйлж биш инээж төрсөн гин гих яриа гол усаар нэг таржээ. Бойдуухан хөдөлгөөнтэй хэнэггүйхэн түүнийг данзан гих бөгөөд хожимо олон түмэндээ алиа данзан нэрээрээ алдаршсан юм. 6 настай балчраас 100 настай буурай хүртэл Монгол хүн бүрийн мэдэх сонсож дуулаад огших Монгол улсын төрийн дуулал. Учиртай 3 толгой дүүрийн аяыг зохиосон алдарт бэлгийн дамдын сүрэн мөн л Алтан булгийнх. Түүнчлэн бидний сайн мэдэх сэрэлт киноны ах ламын дүрээр дэлгэцнээ мөнхөрсөн зундуйн цэндээхүү, учиртай 3 толгой дүүрийн юндэн болох аюурын цэрэн дэндв, ундаг дугуйн спортын анхдагч Монгол улсын гавьяа тамирчин Цэвгээгийн даржаа, Монгол улсын гавьяа тамирчин Галсан хүүгийн зундуй, Монгол улсын гавьяа тэмч Чэ Ухна, Монгол улсын зөвлөх инженер аж үйлдвэрийн гавьяат ажилтан Эренцэнгийн Сундуй, хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Эл Дорж Сүрэн, Монгол улсын генерал Будчийн Цог, Монгол улсын генерал Баатрин Ган Зориг, шинжлэх ухааны доктор Самдан Доржийн Жамц, шинжлэх ухааны доктор профессор Нима, мэргэжлийн сумаа бүхийн тамирчин Алтан гацсын Хүчтбаатар,
Монгол улсын гавьяа жүжигчин ардын багш Лувсан гомбын Чамин чулуун Монгол угсаатан хийгээд монголчуудын түүх соёл уламжлалыг дэлхийд таниулах зорилготой Дэлхийн монголчууд сэтгүүлийн үүсгэн байгуулагч Шарын ган хуйг төрийн сойрхолд урлагийн гавьяа зүтгэлтэн лавгдоржийн балхчав гээд салбарын алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өлгийн нутаг билээ. Тэг хүн болгон одоо ингээл одоо уран бүтээлээ хийхдээ те Монгол эх орноо төсөөлөхдөө өөрийнхөө одоо хүүхэд насаа өнгөрүүлсэн тэр нутаг усаа бодож одоо уран бүтээлээ хийдэг байх гэж боддог. Миний хувьд ч гэсэн одоо энийг одоо ингээ уран бүтээлээ хийхээр ямар ч одоо дуу уран бүтээлч вэ, кино уран бүтээлч вэ, юун дээр ч ингээ ажилласан одоо миний одоо бүр багтаа очиж өсөж одоо өссөн Алтан болог сумын маань одоо сүжиг бөхөг тийм ээ онгоцсон тохиоч гэдэг юм одоо тэр тоол голын одоо ойролцоох одоо нутаг маань үдэнд үзэгдэж одоо эх орноо хайрлаж одоо уран бүтээлээ хийдэг. Тэгэхээр үнэхээр одоо байгаль дэлхий тэр нутаг ус бол үнэхээр тухайн уран бүтээлчдийг бол хөөгөлдөг юм шиг байгаа. Тэгэхээр манай Алтан болог бол үнэхээр гоё байгальтай тий устай бол устай одоо тий хээр талтай бол талтай уултай бол уултай ер нь говьтай бол говьтай гэж бүх юм байдаг. Тэгэхээр одоо Алтан болог сум маань үнэхээр уран бүтээлийн онгоцтой уран бүтээлчдийг хөөгөлдөг тэрнтэй адилхан одоо олон сайхан уран бүтээлчдийг хэлж болж байна. Одоо дуучин одоо цэрэн чимэдгээд одоо ард түмний дундаас гарсан маш авьяасдаг дуучин төрсэн байдаг. Одоо манай гавьяат Чамин чулуун байна тийм ээ. Дамдын сургангай байна. Тэгээд одоо циркийн салбараас Алиа данзан шиг тийм орчин үед бол одоо урлагийн салбарт биш тийм ээ. Улс төр эдийн засаг нийгмийн салбарт тийм үү ангаах ухаан инженерийн салбарт техник технологийн салбарт одоо төрж гарсан олон одоо эрдэмтдээ боловсралтай хүмүүс бол Алтан болгоор овголж явдаг. Энэ л алдарт сууднуудыг төрүүлсэн урлагийн их тайз бол аюурын цэрэн дэндвийн нэрмжит Алтан болог сумын соёлын төв юм. Тус сумын соёлын төв аюур хэмээх айлтай салшгүй холбоотой. Замтын голоор нутаглах уртын дууч өндөр аюурынх 3 хүүтэй. Том хүү Монгол улсын гавьяа жүжигчин цэрэн дэндв сумынхаа улаан гэрийн анхны эрхлэгч байлаа. Харин дунд хүү Лувсан даших хүү охин 2-той. Охин Даваа Дулман 1980 онд сумын клубын эрхлэгч, сургууль цэцэрлэгийн хөгжмийн багшаар тэтгэврт гартлаа ажилласан байна. Даваа Дулмын нөхөр Цэ Авира 2004 оноос соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бол өдгөө Авирагийн хүү гэрэл тод сумынхаа соёлын төвийн даргаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд харахаар энэ удмынхан сумынхаа урлаг соёлын байгууллагуудад үе дамжин ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага 2022 онд Монгол улсын гавьяа жүжигчин аюурын цэрэн дэндвийн нэрмжит соёлын төв болжээ. Тус соёлын төвийн эрхлэгч асан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн багш Даваа Дулмын гараас орчин цагийн урлагт захиур хаглан яваа олон уран бүтээлч жигүүр дэлгэн ниссэн байна. Соёлын төвийн хамт олон 2019 онд Монголын соёлын ажилтны анх дугаар наадамд аймгаа төлөөлөн оролцож 330 сумын соёлын төвөөс тэргүүн байр эзэлж 2020 онд аймгийн хөдөлмөрийн авраг хамт олноор шалгарчээ. Төдийгөөс өдий хүртэл энэ нутагт харьяалагдаж, энэ нутгаар овоглогдож, энд ажиллаж амьдарч байсан, одоо ч ажиллаж амьдарч байгаа нийт иргэд хийгээд дөнгөж төрсөн нэраагаас өтөл буураа хүртэлх хүн бүхэн энэ 90 жилийн түүхийг хамтдаа бүтээлдсэн гэрчүүд дараа дараагийн 60-100-ыг дамжин өртөөлөх их түүхийн эзэд билээ. Улс их орныхоо хөгжил дэвшлийн төлөө бүхий л амьдралаа зориулж ирсэн эдгээр ахмадууд өнөөдөр бид хийдгээ хийчихсэн гэд гараа хүмхэн суух биш. Ахмад насны эрүүл мэндийг хамгаалахаас гадна харилцсан биенээсээ суралцаж, хөгжих зорилгоор хамтран нэгдэж, ахмадын хороогоо байгуулан улсын тэргүүний хороо болтлоо амжилттай ажиллаж байна. Би ахмадын ажлыг Алтан болог сумд 1998 оноос Дэнэн даргаас хүлээж авч 20 жил тасралтгүй ахмадын хорооны дарга хийсэн. Энэ хугацаанд манай ахмадын хороо
улсын тэргүүний ахмадын хороо болж шалгарсан. Би ахмадуудынхаа одоо ахуй амьдралтай танилцах хамгийн одоо ядар зүтэрсэн ахмадуудтайгаа уулзаж ярилцах, тэнд туслах, ахмадуудын төлөө одоо ажиллаж ирсэн. Ингээд 20 жил ажиллаа. Ингээд улсын тэргүүний ахмадын хороо болгоод 2021 онд мегмал дарагт хүлээлгэж өгсөн. Зуун өчигдрийг жаргаж, мянган маргаашийг бүтээх алтан булгийн зон олон минь энэл нутгийнхаа усны тусал, өвсний үндэс, элсний ширхэг эдсэн билээ. Хан уул хатан туулынхаа авшигыг хүртсэн нутгийн унган хүүхдүүдээс салбарын алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өлгийн нутаг билээ. Тэдний үргэлжлэл болох ирээдүй хоочийн манлайлагчид алдартан гавьяатнууд түн бумаараа төрөн гарах нь дамжиггүй. Түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа төрөлх нутгийн зон олон та бүхний мэлми тонглох, өлмийн өнөд бат оршиж, эрүүлэнх, амар амгалан, ажил үйлсэн өөдрөг, буян заяа тэгш дүүрэн байхын ёроолыг өргөн дэвшүүлье. Ажлал таавичи өвөг дээдсийнх нь буян заяа шингэсэн, ажил хөдөлмөр бүрээсэн амжилт бүтээл ундарсан, аргамаг хурдан хүлгүүд нь төрийн наадмаа магнайлсан, алдар гавьяат хүүхдүүд нь ард түмнээ хүндлэгдсэн алтан булгийн зон олон минь ашид мөнхөд жаргах болдог бай.